За та бүхний энэ өдөр ямар амгалан айлтгая. За тэгээд Тархуул аймгаас за бид хоёр зорж ирсэн байгаа. За өнөөдөр энэ хагас өдрийн сургалтанд бас үнэхээр энэ боловсролыг нээлттэй болгох, боловсролыг одоо технологиор дамжуулан боловсролыг ардчлах, Монголын улсын одоо энэ төрөөс авч хэрэгжүүлж байгаа энэ бодлого бас бүх шатны боловсролын байгууллагуудад бас өөр өөрсдийнхөө өнгө урсгалаар хөгжиж байгаа юм байна. Манай багш нар судлаач сургуулиуд бас маш их зүйл хийдэг юм байна гэдгийг бас өнөөдөр бас хараад сонсож суулаа. За тэгээд миний би энэ Дархуул аймгийн Хөдөө аж ахуйн их сургуульд захирлын ажлын албаны дараагаар ажилладаг юм аа. Манай алба болохоор зэрэг мэдээллийн технологи, хүний нөөц, тэгээд гадаад харилцаа, эрүүл мэнд гэсэн яг энэ одоо тухайн байгууллагын одоо хамгийн одоо гол чиг үүрэг бүхий энэ функцүүдийг бид нар одоо ерөнхийдөө ингэж хариуцж ажилладаг юм хүмүүс юм байгаа. За тэгээ бид нар хамгийн гол нь бас энэ ажлынхаа хүрээнд ер нь бол бас гадаад харилцаа, мэдээллийн технологи гэсэн маш том юу манай албан дээр байдаг учраас бид нар бас өөрсдөө мэргэжлийн үйлчлэгээнийхээ хүрээнд бас сургуулийнхаа сургалтын үр дүнд дээшлүүлэх зорилгоор бас ерөнхийдөө бас энэ дэвшилтэд, энэ мэдээллийн технологийн дэвшилтэд юуг одоо сургуультай нэвтрүүлэх ийм зорилт тавиан ажилласан юм аа. За тэгээ бид нар ерөнхийдөө одоо гол тавьсан зорилго маань болохоор зэрэг ерөнхийдөө манай албаны ихэнх хүмүүс маань цөөхөн цагаар англи хэлний хичээл заадаг. Тэгээд англи хэлний сургалтыг яаж үр дүнтэй болгох вэ? За энэ дээр мэдээллийн технологийн одоо дэвшилт одоо аргуудыг ч юм уу дэвшилт технологиудыг яаж одоо үр дүнтэй ашиглаж болох уу гэдэг ерөнхийдөө ийм гол үндсэндээ бол нэг ийм хэдэн зорилтууд тавиад дээр нь манай сургуулийн мастер төлөвлөгөөнд бол нээлттэй их сургууль болох зорилгын хүрээнд бас нэлээд олон хөтөлбөрүүд хэрэгжижсэн. Ингээд бид хэд бол манай баг нэгдүгээрт нь бол хамгийн гол нь суралцагчдынхаа одоо learning style буюу тэг суралцах юм маягийг тодорхойлё. Ягаад ер нь ингээл 10 жилээсээ эхлээл англи хэл үзэл идэг. Тэгээд их сургуульд орж ирээд дахиад өргөжлүүлээд ингээс суралцдаг. Тэгсэн хэднээсээ л нөгөө л эхнийхэн төвшин байгаад идэг. Ягаад дахиж гардгүй юм? Ер нь хаана ямар асуудал байна вэ гэдгийг тодруулахыг зорьсон. За тэгээд энэ дээр бол 40 асуулга бүхий асуулгаар одоо суралцагчдын хэм маягийг бол одоо тодорхойлох гэж оролцсон. За эндээс ерөнхийдөө ингээ харахаар бол та бүхэнд өгсөн гарын авлага дээрээс ингээ яг чиглэлийн оюутнуудын харагдаж байгаа. За эндээс ингээ харахад бол нийт суралцагчдын маань бол 60-аас дээш хувьтай хамгийн их гарч байгаа юу нь болохоор зэрэг нөгөө л одоо бүлгээр хамтран суралцах тийм ээ үйлдэн одоо оролцооны аргаар суралцах тийм ээ харааны одоо бүртгүүн одоо сонсхон ингээд яг тэр аргуудаар суралцагчд маань суралцах тэр суралцах арга юм маяг нь бол тэр нь зохилж исэн. Харин ганцаарчсан байдлаар суралцах тэр суралцах юм маяг бол 40 хүрэхгүй хувьтай байсан. За тэгээд энэний эсрэгээр нь одоо хичээл одоо зааж байгаа багш нараас нь бол бас багш нарын талаас бас судалгаа авч үзсэн. За энэ дээрээс ингээ харахаар бол ерөөсөө багш нарын маань одоо заах харгын ихэнх нь бол ерөөсөө тайлбарлагч багш гэдэг ийм юутай байсан. За тийм учраас энэ асуудал одоо юунд байна вэ гэхээр нөгөө л одоо хэлнийхаа дүрм одоо ямиг ингээл тайлбарлах гэл хичээлийнхаа бүх цагуудыг ихэнхдээ багш өөрөө яриадаг ийм юм харагдаад байсан л да. За тэгээд бид нар одоо судалгааныхаа ажлын дараагийн одоо зорилт болох. За тэгвэл энийг мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаад яаж одоо тэр багшийн цагийг яаж үр бүтээлтэй байлгаж болох уу гэдэг арга замыг хайсан. Ингээд ерөнхийдөө бол зайн сургалтын талаар бол жоохон судалж үзсэн. За ерөнхийдөө бол синхрон, асинхрон, холимог тэгэл уруу хэлбэрийн зайн сургалтуудыг нэлээд судалж үзээд манад бол одоо холимог хэлбэрийн зайн сургалт бол илүү одоо боломжтой юм байна. За тэгээд энэнд ялангуяа энэ одоо холимог хэлбэрийн энэ сургалтанд хамгийн тохирох систем тэгвэл юу яаж болох вэ гэд одоо өөрсдийнхөө төвшөнд бол юу одоо судалгаа хийж үзсэн. За цаг бага учраас би аль болох тавч одоо хурдхан ярихыг бодъё. За ингээд судлаад үзтэл ерөнхийдөө бол энэ сургалтын удирдлагын системээрээ бол бас энэ ялангуяа Европын холбоо, Европын орнууд бол одоо сүүлийн үед бол Америкийн хол хаяатад бол тэргүүлж эхэлж байгаа юм байна гэдгийг бол мэдсэн. За тэгээд ерөнхийдөө энэ зах зээл дээр ингээд хийгээд судалгаа хийгээд ингээд харьцуулсан судалгаа хийгээд үзэхээр ерөнхийдөө бол энэ 2013 оны 2 сарын 11-нд энэ академийн сургалтын систем энэ олон улсын боловсролын зах зээл дээр бол гарч ирсэн байдаг юм байна. За тэгээд ингээд манай Монголд бол одоо ялангуяа ихтэй сургууль дээр бол Moodle системийг төлөв ашигладаг. За тэгээд Moodle системтэйгээ харьцуулж үзсэн. За түрүүн дээр Schoology юу гарч ирж байгаа шиг байлээ. За гэрхэмшлэнгээр ер нь хамгийн их түгээмэл хэрэгэлдэг ингээд юунуудтай сургалтын удирдлагын системүүдтэй бодвол харьцуулаад ингээд үзсэн чинь
ерөнхийдөө Moodle систем бол одоо шүтээс боловсролын их сургууль энэ төр гэдэг нэлээд олон ихтэй сургууль дээр Moodle системийг ашигладаг. За гэхдээ хэдийгээр одоо Moodle систем нь ингээд ашиглагдчихсан харьцуулахад одоо LDM-тэй харьцуулахад нэлээд их өсөр. Тэгээд дээр нь бол одоо сервер шаарддаг. Хэдийгээр үүлэн технологи суурилсан ч гэсэн сервер шаарддаг ийм одоо систем байгаа. За тийм учраас бид нар бас өөр одоо ямар давуу талууд байж болох вэ гэдэг энэ харьцуулаад ингээ харахаар бол LDM сургалтын систем бол үнэхээр одоо бас олон талаараа бол давуу байгаа нь бол батлагдсан. Тэгээд бид нар энэ системийг бол сонгож авсан. Ингээд 2014 оны 10 сард Финляндийн CBTX компани бол хүсэлтээ явуулаад тэгээд ерөнхийдөө одоо хэрэглэгчийнхаа эрхийг аваад монгол хэл дээр орчуулад тэгээд 31 дэх одоо хэл нь бол монгол хэл болсон байгаа. За тэгээ одоогоор бол энэ апдейт хийгээд одоо бас ингээд байсгээд одоо тэр систем маань шинжлэгдэж байдаг. Тийм болохоор тэр системийн шинжилгээтэй холбоотойгоор зарим шинэ юмнууд бол гарч ирсэн байгаа. Одоо энэ дээр бол одоо манад одоо энэ баг маань бол харин энэ илтгэлээрээ дамжуулаад бас энэ дээр хамтарч ажиллах ихтэй сургуулиудын орчуулгын баг дээр ялангуяа хамтарч ажиллах багш нарыг бол одоо нээлттэй бид нартай хамтарч ажиллаач гэдэг бас санал тавья гэж бодож ирсэн юм аа. За тэгээд ерөнхийдөө яриныг бол эхлээд бол тэр ерөнхий англи хэлний хичээл дээр бол бид нар энэ юугаа туршиж үзсэн. За ерөнхийдөө манад бол нэг 10 орчим кредитийн англи хэлний хичээл байгаа юм. За тэгээд ерөнхий англи хэл маань болохоор 3 кредит хичээл байгаа. Тэрнийхээ нэг кредитийн болохоор онлайн байна. Энийг оруулахын тулд бид нар ихтэй сургалтын хөтөлбөрөөр шинжилсэн. Тэгээд нэг кредитийн хичээлийг онлайнаар оруулаад 2 кредитийн хичээлийн болохоор зэрэг танхимын сургалтаар явуулсан байгаа. За тэгээд нэг кредитийн онлайнаар явуулахдаа хамгийн гол нь унших, бичих, за зарим сонсох тасгалууд, дөрмийн хичээлүүд энэ төр бол онлайн дээрээ тавьж өгöd яг 2 кредитийн танхимд орох сургалтаа бол илүү сонсох, ярих, ялангуяа тэр одоо бүлгээр хамтран ажиллах оролцооны аргуудыг дэмжсэн тийм асуудлууд юмнуудыг хийж өгсөн. За энд бид нар бас та бүхэнд авчирхад LDM-ийнхаа сургалтын системийн багшийн гарын авлага, оюутны гарын авлагыг авчирсан байгаа. Дээр нь боловсруулсан сургалтын хөтөлбөрийнхаа дагуу хийсэн англи сургалтчгаа бас авчирсан байгаа. За тэгээд ерөнхийдөө ингээд үзэхээр яг мэдээжийн хэрэг бэрхшээлүүд бол байсан. Одоо оюутнууд маань интернет ашиглах боломж энэ төр гэдэг нэлээд одоо тэгээд ялангуяа компьютерийн чадвар энэс хамаарат бас бэрхшээлүүд бол байсан. Гэхдээ ерөнхийдөө бол энэ дээрээс одоо ямар юу гарсан бэ гэхээр оюутнуудын хэл сурах сонирхол бол дээрсэн. За тэгээд одоо ер нь бол яг бас юуны сургалтын үр дүн ч гэсэн бас одоо нэгтгэхүйс бол дээршилсэн. За тийм учраас бид нар бол бас зарим нэг бэрхшээлтэй асуудлыг сургуулийнхаа хэмжээгээр шийдэж өгсөн байгаа. Жишээлбэл одоо интернетийн урдыг 2 дахин нэмүүлэх гэдэг ч юм уу. Эсвэл одоо сургууль оюутны байр, сургуулийн орчин бүгдийг бол Wi-Fi, интернет юугаар бол хангах гэх хэмжлэнгээр бол маш олон асуудлуудыг бол шийдсэн. За тэгээд ерөнхийдөө бол одоо бол сая 2015-аас 16 оны эхний хичээлийн 15 оноос манай туршсан. Эхний юунд зөвхөн англи хэл дээр яасан бол сая намрын үйлрэлд болохоор зэрэг нийтдээ бол 47 багшийн 116 хичээл одоо энэ системд орцсон байгаа. Монгол хэл дээр орчуулагдсан болохоор хэрэглэхэд бол маш энгийн. Ялангуяа Moodle системтэй харьцуулахад бол маш энгийн. Та нар одоо энд сууж байгаа хүмүүс утсаараа LDM-com гээд ороход бол ер нь бол энэ юу бол систем рүү шууд бүрэн одоо шууд орох боломжтой. За тэгээд энэний үр дүнд бас энэ одоо бусад багш нар маань ялангуяа тэр ургуу зайн сургалтын хэлбэрээр ашиглаж эхэлсэн. Одоо 47 багш маань яадаг вэ гэхээр зэрэг лекц орохоос өмнө багш нарт нөгөө бүтгэсэн оюутнуудтай LDM-ийнхаа системд нөгөө хичээлүүдэд ороод тавьчих. Хичээлийг бол ямар ч хэлбэрээр оруулах боломжтой. За тэгээд тэрийг нь урьдчилж нөгөө хүлээгээд авчихсан оюутнууд маань лекц болон семинарын хичээлдээ илүү одоо тийм идэвхтэй хэлбэрээр сургалт явуулах ийм боломжууд бол бүрдсэн байгаа. Ганцхан англи хэл гэхгүй одоо энд бол нийтдээ 47 хичээл одооны байдлаар орсон. Манай сургууль одоо нийтдээ 470 сая би орж харсан хэд вэ? 452 оюутан одоо энэ LDM-с юу системээр үзэж байна. За тэгээ ерөнхийдөө энд ингээд та бүхэнд харуулах юм бол одоо энэ сургалтын системээр харагдаж байгаа.
За энэ миний хичээлүүд рүү орохоор багшд бол зааж байгаа болон заагаад дууссан хичээлүүд харагдана. Оюутанд бол сурж байгаа, судалж байгаа хичээлүүд нь харагдана. За календар дээр бол ялангуяа тэр багш болон оюутнууд өөрсдийн одоо хамгийн чухал ажлуудад төлөвлөд энд ажлын төлөвлөгөөгөө оруулах боломжтой. Тэр автоматар хадгалагдана. За каталог гэсэн зэслэр болохоор орох юм бол дэлхийн хэмжээнд ашигладаг одоо нийтэд нээлттэй онлайн курсууд бол энэ рүү орох боломжтой. Энд дээр өөрөөр хэлбэл бас өөрөө сонирхол судлах бас боломжтой. За American бизнесийн сургуулийн хичээлүүд тэгэхээр манай сургуулийн одоо бүх хичээлүүд орсон байгаа хичээлүүд энэ дээр харагдана. За энэний давуу тал нь юу вэ гэхээр сургуулийн хэмжээнд бүхэл бүтэн одоо мэдээллийн сургалтын мэдээллийн сан бааз үүсгэх боломжтой. Энэ дээр бүх төрлийн статистик судалгаануудыг хийх боломжтой. За тэгээд дотор нь ингээд аваад харах юм бол одоо энэ хичээлүүд одоо хичээлийн юунууд харагдаж байна л да. Агуулга дотор бол хичээлийн одоо агуулгууд багш өөрөө оруулна. За энэ ер нь тунгалаг дэвсгэртэй PDF болон одоо тэгэл JPEG ер нь бол бүх л хэлбэрийн видео гэх мэтлэгээр одоо бүх хэлбэрийн багшууд бол юугаа оруулах боломжтой хичээлээ. За вебинарс нь одоо түрүүний тэр дорнодын багшийн юунд бид нар бас тэр Schoology бас судалж үзсэн. Тэрүүр юугаар давуу талтай байсан бэ гэхээр энэ LDM систем болохоор тэр вебинар системээр илүү байсан. Тэр нь юу вэ гэхээр энэ болохоор зэрэг өөрөөр хэлбэл синхрон байдлаар зайн сургалт явагдах бас нэг тийм юутай яг одоо дагнасан синхрон зайн сургалт болохоор зэрэг маш их одоо хөрөнгө одоо юу гэдэг нь тусгай техник хөрөмж шаарддаг. Тэгвэл энэ системээр болохоор зэрэг яг бодит цагт хэрэг багш оюутан 2 цагаа тохироод тэгээ энэ дээр бол шууд презентацийн дээр багш өөрөө ажиллаад хүмүүс хүүхдүүдэд яриад дээр нь хүүхдүүдийнхаа микрофонуудыг яриулах гэсэн оюутнаа нээж болно. Одоо зурах, үйлдэх бүх юмуд бол энэ дээр хийгдэх боломжтой. За даалгавар бол бүх төрлөөр хийгдэж болно. Орчуулах даалгавар, тестийн даалгавар, сорил ерөөс ямар хичээлээр даалгаврууд орох боломжтой. За грейд бүк дээр бол оюутны үнэлгээнүүд гараад ирнэ. Хэлэлцгэлбүүдээр болохоор багш оюутан хоёр яг нөгөө фейсээр ч юм уу чат ч юм уу хэрэглээд харилцдаг шиг бас ингээд чөлөөтэй юу одоо юу гэдэг цаг хугацаанд хамрагдахгүйгээр харилцах боломжтой. За оролцогчдын тоо за хэрэг хүсэх юм бол та хүүхдүүдтэй энэ тэгэхээр зэрэг яг одоо сонгосон тэр хичээлээс гадна бас одоо юу гэдгийг өөр одоо сургалт явуулж байгаа багшууд сертификат олох юм бол сертификат бас оруулж болно. За тохиргоо гэсэн зүйлээр бол хичээлийнхаа тохиргоонуудыг хийнэ. За ингээд ерөнхийдөө бол энэ LDM системийн одоо сая миний тайлбарлаж ярьсан юмуд бол энэ дээр харагдаж байна. Даалгавар хийн юу харагдаж байна. За энэ дээр одоо хураалгаагүй эсвэл одоо дүгнэгдсэн байгаа бол дүгнэгдснээр нь ч юм уу. За энэ дээр ингээд харж байхад яг зөвхөн ер нь бэрхшээлтэй юмуд байсан л та. Жишээлбэл одоо манай оюутнууд цаг хугацаанд медальтаа өгж сураагүй тийм юмуд бол энэ дээр одоо юу гэдгийг оноор хураалгаагүй гэл тэгэл нөгөө хугацаанд нь даалгавар нь дуусчдаг. Явцынх нь үнэлгээ баг гардаг ч юм уу. За энэ дээр нэг юу сул нэг тал нь юу байсан бэ гэхээр яг явцын шалгалтын тестүүд дээр бас өшөө болсонгүй болох шаардлагатай юм билээ. Бид нар яг эхний ээлжинд админтан тэр CBTX компани мэргэжлүүдтэй харилцаад эхнээс нь бол яг ямар ч байсан юунуудаа засаад явж байгаа. Тэгэхээр энд одоо юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр бид нар өөрсдөө санаачлахтай байгаад хэлний одоо барьергүй байх юм бол энэ системийг одоо өөрийнхөө нөхцөлд тохируулаад ингээд ялангуяа шинжлэх сайжруулалт ажиллах тэр боломж нь бол бас биднэрт байдаг юм билээ. Хүсэлтэд явуулахаар бол тэр дор нь бол бас ингээд янзлаад засаад ингээд явуулаад өгчдөг. За тэгээд за энэ одоо жишээлбэл нэг явцын сорил тест орсон хэлбэр. Тэгээ бид нар энэ тестэн дээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр энэ нөгөө Google Apps-ийн дэмжлэг нөгөө програмууд байгаа шүү дээ. Одоо жишээлбэл сая яриад байсан тэр юуны онлайн тестийн програмууд жишээлбэл манай сургууль энийг бол Socrative гэдэг тестийн програмтай холбож өгсөн. Ингээрээ бол явцын тестүүдээ авдаг. Socrative програм бол түрүүний тэр дорнодын багшийн хэлжсэн юутай яг адилхан статистикууд нь яг бүрэн тэгж гарах боломжтой. Дээр нь одоо тэр элементийн анализын төвшөнд тэр явцын тестүүд сорилууд дээр статистик анализ бүрэн хийгддэг маш тийм бас гоё програм байгаа. Дээр нь бас нөгөө Google-ийн бас тэр юунуудыг Google аппликейшны одоо тэр боловсролын дэмждэг үнэгүй програмуудыг ч гэсэн энэ дээр бас давхар одоо ашиглах бас боломжтой юм байлээ. За тэгээд ерөнхийд нь эцэст нь дүгнээд хэлэхэд бол ихтэй сургуулийн одоо танхимын сургалтыг онлайн сургалтаа хослуулан холимог хэлбэрээр явуулах нь бол илүү үр дүнтэй юм аа. Тэгээ нэгэн тал одоо бид нар энэ өнөөдөр энэ маш их хурдтай хөгжиж байгаа юм зуунд бол одоо бид нар бол эргэл буцалтгүй одоо энэ руу орсон юм чинь одоо ер нь бол бүх сургуулиуд бүх багш нар бүтээлчээр байж чадах юм бол одоо өнөөдөр бол дэлхийн үнэхээр одоо нээлттэй юм байгаа гэдэг нь харагдаж байгаа. За тэгэхээр зэрэг энийг ашиг тусна бол одоо сургалтын бол үр дүн одоо сайжрах боломжтой гэдэг нь бол батлагдаж харагдаж байна гэж
уриалмаар байна. За тэгээд энэ ерөнхийдөө ихтэй бол энэ Soteris Matricanis гэдэг элемент онлайн сургалтын системийг үүсгэн байгуулагч бид дэлхийн боловсролын системийг өөрчлөхийг хүсэж байна. Мэдлэгийг хүмүүст үнгүй тараана гэдэг бол одоо хамгийн сайн ардчлал юм а гэж хэлсэн байдаг. Тэгээ энэ элемент сургалтын өөрийн системийн өөрийнх нь одоо урай нь болохоор зэрэг технологиор боловсролыг ардчлаа гэсэн урайтай юм байлээ. Ингээд та бүхэнд одоо хамтдаа хөгжиё гэдэг ерөөлөөр илтгэлээд дууссан байна.